үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний болон гадаад кино үзмэр Батбокс. Боксо нет. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Баржин төмний шүтэн их онгор уул сүндэрлэн өрших говийн удамд эртнээс нааш хүний зориг хүлгийн химэр хоёрыг тэтгсээр иржээ. Борвоо тэнийтэл хурдлах босоо хонгор азарны сүрхүж боржин төмний сүлд болсон долоон хонгор хайрхан энэ нутгийн бахархал билээ. Их хонгор хайрханд гарсан унаг нь хурдан болдог. Их хонгор ууланд гарсан эрийн химэр сэрэгдэг. Их хонгор хайрханд уралдсан хүлгийн сүвэ нарилдаг. Их хонгор хайрханд барилдсан бүхим бэрн хандаг химэн нутгийнхан хуучилдаг. Чон хүртэл сүнсээ даатгадаг чойрын богд хайрхнаас эхлэн их хонгор, нүдэн хонгор, холбоо хонгор, нүцгэн хонгор, баг хонгор, үйзэн хонгор, зүтгэ хонгор гэмээх долоон хонгор хайрхан сүндэрлэн өрших энэ нутгийн сүрхүж хэмэрийн илэрхийлэл юм. Эрдэнийн өлгий далан жаргалан нутаг хадны сүг зургаас халуун заяа угалзран өвгдээцэн хол чухаанаар үүх дүүхэ бичиж ирсэн баян тансаг сайхан нутаг үлээ. Баржин тэцэн вангийн хушууны гал голомт нутгаас Өнөөгийн Дорноговь аймгийн Далан жаргал сум хөгжим бадарч сумын цэцгэлрийн тамгийн газар иргэдийн төлөөлчдийн хурал Далан жаргал сумын адуучдын холбоо ундурмал хөдөр хариуцлага хувьцат компаниар хамтарч нутгийнхаа үүх соёл өвлөмжлөн түгээн дэлгэрүүлж сумын авраг шалруулах адуучин тэмцээнэ зохион байгууллаа. Боржигны богино хөлт хэмээх алдарсан цагийн хурдан хөлгүүд эндэл нутгаас төрөн гарч төрийн их баяр наадандаа төрүүлж авсан хандгаа хүрэн соён бүхрэн сувдан зэрэг домогт хөлгүүдийн өлгий болсон газар үлээ. Мөн алдарт адуучдын өлгийн нутаг үеийн нэрт адуучин төрөн гарч адуу малын ухаан уяа сойлог төвчээр хатуу жилийг өвлүүлсээр ирсэн Ахмад үеийн нэрт адуучнаас дурдах юм бол Минж Ванчиг, Ууши Метов, Эрдэн зогт, Мижид, Шарвин баасан дэрж Дамгавагийн нэм самбуу нарыг дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Харин сүүлийн үеийн шилдэг адуучтаас дурдвал Монгол улсын авраг адуучин Энкотын Батбүрүү, аймгийн авраг адуучин Наранболдын Хүүхэндөө, аймгийн аврагаасаа хүрэл медаль хүртсэн мөнх жаргалын мегмэр гаруунаар төрөн гарч Далан жаргал нутгийн адуучдын нэр хүнд уяа сойлог малч ухааныг өндөр төрөсөөр байна. Ийхүү их хонгор уул долоон хонгор хайрхан алдарт хурдан хүлэг агуу адуучтараа алдарсан Далан жаргал нутаг бол хэмэр бадарсан түүхийн соёл өв уламжил хүний сайхан сэтгэл хүлгийн хурдыг хосолсон боржин төмний бахархал өлгийн нутаг үлээ. Говийн салхинд хямран сэргсэн хүлгийн туурайн жимэнд түүхэн мөн хөрсөн Далан жаргал нутаг үеийн үед мандан бадарч байх болтугай. Өнөөдөр хорон цугласан нийт хэмэртэй ирчүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. Мөн урилгаар ирсэн хүндэт зочдтой адуучдын холбооны тэргүү мөнхөр тэргүүтэй ажлын албанд нь бас ажлын амжилт хүсье. Хүрэлцэн ирсэнд баярлалаа гэдгийг хэлье. Тэгээд цаашдынх нь адуучдаа тэмцээнүүд уралдаанууд нь өндөр амжилтыг хүсье. Ирэх ондоо бас аз хэмэртэй байгаарай. Өшөөлөө амжилт гаргаарай. Гэр бүлд нь эрүүлэг сайн сайхныг хүсээд өнөөдрийн адуучин тэмцээнийг албан ёсоор нээж байна. За ийхүү их хонгор хайрхан долоон хонгор хайрханаар нутагладаг Дорноговь аймгийн Далан жаргалан сумын
өнгөт багийн шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За аймгийн аврагаас хүрэл медаль хүртсэн. За өнгөрсөн жил сумын аврагта 4-р байр шалгарсан мөнх жаргалын мегамар гаруй сумын авраг малчин ухны өнөр сүрэн 2025 оны сумын авраг атуучин чулууны даваа сүрэн 2024 оны сумын аврагын 2-р байр шагалд атуучин аймгийн аврагта тусгай байр шалгарсан 17 төвшин төр дотох ган баярын даваа хүү ган батын ган эрдэн мөнх цолом наргарч иржээ. За 70 жаргалан сум бол онцлогтой. Сумын адуучтаас ямар нэгэн хураамж авахгүй сумын аврагаа зохион байгуулдаг. За харин сумын адуучин залуучууд за өөрсдөө шурах морьдоо авчирнаа. За тэгээ сумын төвдөрөө хийдгээрээ онцлог. Өнгөт багийн эхний адуучин уртын голоор нутгалдаг мөнх жаргалын мегамар гаруй уургын савдар бартай гарч иржээ. За уургийнх нь морь энэ жил 20 настай. За шүүр уургийг бол одоо сайхан шүүрэл авч байна. За тэгтээ 6 гоногтой болсон. 2023 онд аймгийн аврагта 5-р байр шалгарсан. За өнгөрсөн жил сумын аврагта 4-р байр шалгарсан. За өвөө Монгол улсын авраг туурчин дамдын сүрэн гэж сайхан буурал байсан. Удам залгаж ваал адуучин. За уртын голоор нутагтай уртмигаал гэдэг залуу да. Сумын авраг малчин ухны өнөр сүрэн. За шүүрэ алдж байгаа юм байна. Морины явдлаа зассан ууран дээрээ давс уургаалджээ. Самартай шургуун дээр нь дөрвөн морийг гаргаж өгсөн. Аалга морийг шургалсан. Замарч исэн дүүрэн оногоо авч байна. За адуучин залуучууд сартай адууны сарын харна саргүй адууны магнайг харж ижил бүхэл оногоо авна. За эсвэл хурдын саарууд наал гэж үзэж байгаа. Явгын шургуун дээр нь олон адуу гарсан. Алдаж байна. За өнгөрсөн жилийн сумын авраг адуучин чулууны даваа сүрэн. За шүүрэ алдаад уургын мөрний явдлагсаад уургаа шүүрээд 3 ноттой боллоо. За өнгөрсөн жил бол сумын аврагта сайхан дөрүүлсэн. 3 мөр гарч ирсэн. Зөв талаасаа уургалах нь арай л тулчлаа да. Алдаж байна. 17 төвшин дөр дотох. За өнгөрсөн жил сумын аврагта 2-р байр шалгарсан. За шүүрэ шүүрээд уургаа алдаж байгаа юм байна. 3 ноттой. Самартай шургуун дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Уургалсан. Сайхан магнайг хараад уургаа малталж байна. За нийлбэр оноо 12 ноттой болсон. Өнгөрсөн жил аймгийн аврагта 6-р байр шалгарсан. За явгын шургуун дээр 9 оноо бол 21 ноттой болон 3 мөрийг гаргаж өгсөн. Сайхан жөөрөө шахсан. Арай л улсангөө. Заган баярын даваа хүү шаргамартай гарч ирж байгаа юм байна. За дүүрэн шүүрэх боломжтой. Залуул харагдаж байна. Шүүрэ алдаад мөрний явдлаас засаад уургаа шүүрээд 3 ноттой болж байна. За би түхэн удаа шургуул гарч байна. За 4 мөр гарч өгсөө. Сайхан шургуулсан ханруулж ирээл уургаа алдчих юм да. Үг нь гоё уургалсан. Арай л дутлаа. Заган батын ган эрдэнэ гарч ирж байна. Хонгор морьтой. За өвөө Монгол улсын гавьяд малчин Шатбин Батчир удам залгаж ваал адуучин. Уурга шүүрэн дээр оноо авсангүй морьтой шургуун дээр харин алдаж байгаа юм байна. За бүрүү хүүгийн мөнх цолмон халдсан морьтой явж байна. За шүүрэ алдаж байгаа байна. Мөрний явдлаа зассан уурган дээрээ дуургын морь. Уурганаас хол өрөнгөрлөө. Уурга шүүрэн дээр оноо авсангүй морьтой шургуун дээр нь 2 морийг гаргаж өгсөн тулцаан дээр. Дараагийн адуучин залуучууд гарч ирж байна. Бям цоодлын төмөрч өдөр сумын авраг малчин сумын алдар туяач мөнх цоодлын мөнх бат баяр хүүгийн баяр магнаа цомог багийн адуучин гэрэл цэцгийн шинэ баяр чин зүрхийн ариун бат сумын авраг малчин пүрүү сүрэнгийн баяр хүү бом очрын хос баяр нар гарч иржээ. За ингээ сумын аврагаа сумын төвдөр зохион байгуулна гэдэг бол үнэхээр сайхан. За ерөн сум болго нийл мөрөөдөлчтэй. Сумын хүмүүстэй үзүүлээ гэж их ярьдаг. За тэгтээ голцоо адуу хаан маань тэр газар очиж л тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг. За өнөөдөр орж байгаа бүх адуучин залуучууд нэг шургуулах мөртөө ирж байгаа. За мэдээж шурах адуугаа л авчирж байгаа. Өнөөдрийн адуунууд бол сайхан гарсан. Бям цоодлын төмөрч өдөр хар мартай явсан. За шүүрэ шүүрч байгаа юм байна. Уургын мөр сайхан орж ирсэн уурган дээр тонгоосонгүй. За 3 ноттой мөртөө шургуулж 3 мөрийг гаргаж өгсөн зөв талаасаа уургалсан дутж байна.
хар өндөр хоолтын улаар нутгалдаг сумын аварга малчин сумын алдар туяач мөнгө цоодлын мөнгөт алга мөртөө явжээ. Самартай шурган дээр нь 3 морь гарч өгсөн. Болдож байна. За баяр хүүгийн баяр магнаа хэр мөртөө явсан. За шуура алдаж байгаа маань мөрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд уурга бас алдажээ. Самартай шурган дээр нь 3 морь гарч ирсэн. Алга морьор урдаас нь тосоод явсан. Аддуучин өөрөө тооцоололдож байна. Цомог багийн аддуучин гэрэл цэцгийн шинэ баяр. За шуура алдаад уурган морьны явдлыг сад уурган дээр ирээд бас алдажээ. Зана аваагууга 2 морь гарч ирж байна. Цаг хэтэрхий толцсон уугүй юу? Болсонгүй. Чин зүрхийн Ариун бат. За дашуура шүүрсэн уурган морь угсыг хөдлөөд уурган дээр алдаж байна. За бодон морьор шургуулж байгаа юм байна. 4 морь гарч өгсөн. Алдажээ. За сумын аварга малчин пүрүү сүрэнгийн баяр хүү. Шүүрээд авсан морьны явдлаа зассан. За хэтэрхий хажууд ишээ дарчлаа да уурган морь. За ганц морь гарч ирсэн. Ганц морийг шургуулсан уурга алдаа тавиад уучлаа. Нойлж байна. За бом мочрын хос хоёр халдсан морьтай. За уурган морь дарбад хөдлөгсөн. Дашуур дээр тонгоосон. Нэвт яваад уурган дээр бас тонгоосонгүй. Арай болсонгүй. За 3 морь гарч өгч байгаа юм байна. Дундаас нь суудаад уурлах гэсэн боловч алдаж байна. Ядраган аддуучин залуучууд гарч ирж байна. За амар санаагийн хөрлгөө, Мөнхбаатрын өнгө хоёр, Сүхбаатрын гомб, олон овоот багийн аддуучин Өнөр жаргалын мөн саруул, Төрбаттын балдан дорж, Охинбаатрын төмөн жаргал, сумын алдар туяач жаргал сайхны тэрэн дашнаар гарч ирж байна. За аддуучин дэмжээ сайхан өгчөж, сумын өдөрлгүүд ингээд сумын аварга сэтгэл зүрхээрээ сайхан дэмжиж мартны өв соёлыг түгээн дэлгэрүүлж байна. Замар санаагийн хөрлгөө явжээ. За өнөөдөр дөшхөрн аддуучин залуучууд өрсөлдөж сумын аваргад оролцож байна. За дашуура алдаад уурга бас алдаж байгаа юм байна. Замартай шурган дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн 2 морь гаргаж өгсөн уурган морь явуулсан. Дутчлаа. За Мөнхбаатрын мөнгө хоёр алга морьтой явсан. За дашуура шүүрэгтэй мортойгоо унаад шууд нойлж байна. За ууруу шүүрэн дээр ирнэ оноо алдаж болохгүй. За морьтой дээр 2 морь гарсан. Бас алдаж байна. За Сүхбаатрын гомб цагаан морьтой явсан. За дашуура алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд бас уурга алдажээ. Самартай шурган дээр 5 морь гаргаж өгсөн. Зөв талаасаа шургуулсан. Арайхан болсонгүй. За олон овоот багийн аддуучин Өнөр жаргалын мөнх саруул дашуура шүүрж байгаа юм байна. За уурганы хувнаас шүүрцээ. Хувнаасаа шүүрээл гараа авсан байна. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгарч ирсэн аддуучин өнөөдөр болсонгүй. За Төрбаттын балдан дорж халдсан морьтой явж байна. За дашуура алдаж байгаа морьны явдлаа зассан. Уурган дээр орж ирээд бас уурга алдажээ. Сайхан самбар дэше явжээ. За шургуулах боломж байна. Алдаж байна. За Охинбаатрын төмөн жаргал саарл морьтой явсан. За уурган морь ханараад байна. За дашуура алдаж байгаа мань уурган дээр бас тонгоосонгүй. Уурган морьчир нь хол өнгөрлөө. Самартай шурган дээр нь 3 морь гаргаж өгсөн. За сумын алдар туяач жаргал сайхны цэрэн даш. За дашуура шүүрж байгаа юм байна. Морьны явдлаа засаад уурган морь гуйдаа төдлөгсөн уургаа шүүрч байна. Уургаа шүүрлээ дашуура шүүрлээ. За тэгтээ морьны явдал суларсан. Морьтой шурган дээр нь олон морь гаргаж өгсөн уургалсан. Алдаж байна. За явган шурган дээр ганц морь гарч ирсэн. Саата байран дээр нэргүүлээд адууныхаа хөлийн олоод уургаа мулталж байна. За нийлбэр оноо 15 минут олж байна. За морь сайхан уйдаг сумын алдар туяач. Задрагийн баг болох Элдүү багийн шилдэг аддуучин залуучууд гарч ирж байна. Жаргал сайхны бат хоёр, Эрдэнэ тогтхын сэргэлэн зогт, сумын аврагтаа 5 дугаар байр шалгарсан Өлзий нарангийн гамбалд. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарч ирсэн Чулуунбаатын ууган баяр, Эрдэнэ тогтхын сэргэлэн бат хоёр, Баасан баярын баяр жавхлан нар гарч ирж байна. Монгол хүний хиймрийн бэлгэдэл Монгол адуу. За энэ адуу дагсан өв соёлыг
зохион байгуулж байгаа бүх хүмүүс бас сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. За тэгтээ манай адуучин залуучууд өөрсдөө сайхан ухаантай хэрэгтэй. Үзүүр дээр уруулж болохгүй. За согтуу оролцож болохгүй. Сайхан ард түмнээ хөндлөх хэрэгтэй. Адуучин дэмжээ сайхан өгжнөө. Байшаа нэг чирэн өндөр болон цаашдаа. Жаргал сайхны Баттуяр. За дэшүүрээ алдаж байгаа маань уургын мөрт сайхан орж ирсэн. Уургаа шүүрээд аваачиж байна. За 3 минуттай болж байна. За 4 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийг халдсан мөрийг шургуулсан. За байран дээр нэрвүүлээл. 9 минуттай болж байна. За нийлбэр оноо 12 минуттай болж байна. Уурга шүүрийн оноо нийлээд 3 мөрийг гаргаж өгсөн. За хитрхий тулцсан. Байран дэмийл одоо уургаллаа. Даяр нь бол нэг удаа өнгөрөөчихгүй. За тэр чигтээ чирээд аваачиж байна. За Эрдэнэ дотхын сэргэлэн зөгт халдсан мөрт явж байна. За улсын маяр нааданд дөрвүүлж исэн совдон нэр дазрагны эзэн хүн. За өнөөдөр ах トゥ хоёулаа сумын аврагт оролцож байна. Эрдэнэ дотхын сэргэлэн зөгт Эрдэнэ дотхын сэргэлэн оролцож байна. 4 мөрийг гаргаж өгсөн улсангөө. За элдв голор нутагтай Өлзийн нарангийн гамбалт харамартай явсан. Өнгөрсөн жил сумын аврагта 5 дугаар байр шалгарсан. За өнөөдөр уурга шүүрэн дээр багноттой болчих байна. Замартай шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Алг мөрийг шургуулсан. Дутаж байна. За Чулуунбатын Ууганбаяр шарга мөртөө явсан. За сумын аврагта 2 дугаар байр шалгарч яла. За дэшүүрээ алдаад уурга шүүрч байгаа юм байна. За 3 оноо гэдэг чигээр нь багал оноо. За мөртөө явган шүргэн дээр оноогоо нөгчиж ил дээшээ гарч ирнэ. За дахиад 3 мөр гарсан. Алдаж байна. За Эрдэнэ дотхын сэргэлэн харамартай явсан. За дэшүүрээ шүүрээд за уургын мөр чирэн чигээр орж ирлээ. Уурган дээгүүр гараа авчих юм да уургын мөр. За 3 минуттай мөртөө шургуулж байна. 2 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн адуг шургуулсан. Алдаж байна. За Баттуяр саахан явлаад алг мөртөө ширүүхэн орж ирсэн. За мөрний явдлаа тааруулсан. Мөрний зөвд бол тонгоогоо шүүраа шүүрээд завуурга нөгөөлтөй сэлгэнэ. Уурган дээр арай хүрсэнгөө. За мөртөө ширүүн дээр нь олон мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн адуг шургуулсан хушуултчих юм аа. За Баасан баярын баяр явуулан халиу мөртөө явсан. За дэшүүрэн дээр хүрсэнгөө. За мөрний явдлаа чангалаад уурга шүүрч байна. 3 минуттай боллоо. За өөрийн уургын мөртөө ирж ижил амжилт үзүүлэндээ уургын мөрөө сайн бэлдэх ёстой. За даваад ирж халдсан мөртөө явсан. Дэшүүрээ шүүрж байгаа юм байна. Уургын мөр чирэн сайхан явах юм аа. Уурга дэшүүрээ хоёулгийн шүүрээл 6 минуттай болж байна. За би түхэн удаашруул харж байна. Амартай шүргэн дээр ганц мөрийг гаргаж өгсөн. Алдчих юм аа. За явган дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөнд өгөн 6 оноотой байгаа. 3 мөрийг гаргаж өгсөн. Алдчихлаа. За дараагийн баг болох их хонгорын уул их нартын голор нутагтай. За 70 жаргалан сумын шилдэг адуучин залуучууд гарч ирж байна. За Монгол улсын өврөг адуучин Энкватын Баттуруу, аймгийн өврөг адуучин Наранбулдын хүүхэндөө, Батболдын Баяр Жавхлан, Энкватын Батсуур, Баасан дэржийн Чинзэрэг, Мэн цайхны Аривжир нар гарч ирж байна. За Наранбулдын хүүхэндөө бол сумын адуучтай болгон дэргөн. За дав үтсэн гүйл үтсэн амжилт гаргасан гүйл гаргасан адуучтаа. Луурын ус төгөргийн хонгороор нутгалдаг Монгол улсын өврөг адуучин Энкватын Баттуруу халдсан мөртөө явсан дэшүүрээ шүүрээд за уурган дээр мөрний явдал сулраад уургаа шүүрээд 6 минуттай болж байна. За үндэсний 6 дугаар охиноодонд мөнгөн медаль хүрдэж байсан аймгийн уртаа дөрүүлсэн сумын уртаа дөрүүлж ирсэн. За 3 мөр гарлоо шургуулсан да уургаа алдчих юм аа. Ташцэвгийн хүлэг баатар халтар мөртөө гарч ирж байгаа юм байна. Дэшүүрэн дээр тонгоосонгүй нэвтээд уурган дээр тонгоогоод уургаа шүүртэл мөртөө унаа шууд нөлж байна. За уурга тавьж өгсөн залуу маань гүгээл ирж байна. Сайрыг сумын адуучтай холбоонд тэргүүндээ. За мөртөө шүргэн дээр нь 2 мөрийг гаргаж өгсөн. Гэтргээ тулчлаа. Их хонгорын уулаар нутгалдаг аймгийн өврөг адуучин Наранбулдын хүүхэндөө хамар цагаан хүрэн мөртөөгөө явж байна. За нуургын мөрчир саймар зааварга шүүрээд 3 минуттай боллоо. За сумын авта дөрүүлж байла.
аймгийн авто 2023 онд төрүүлж байсан. За сумын авто бас 2 дугаар байр шалгарч байсан. Тэг санагдаж байна. За мөртөө шүргүүнд нь 2 мэрийг гаргаж өгсөн. Уургалсаа өөрөө чунлаа дугаа чунгаалаа. За нийлбэр оноо 9 оноотой болж байна. За би түүхэн удаан ширүүл гарч байна. За өвөн Монгол улсын алдар туяач Максим ухна гэж сайхан буурлаасан. Удам дамжиж яваад хүн. Заавынх нь нав боржигны хуурч хүн байсан. Бушхин цагаан дэрвийн арвагийн наранболтын хүүхэн дөө. За мөртөө явган шүргүүн дээр оноогоо сайхан нөхөөтл 18 оноотой боллоо. Загварын төрөлдөө жигдхэн оролцоол дэшээ гарч ирж байна. За Батулдим баяр жавхлан аалга мөртөө явсан. За шүүрэ алдаж байгаа маань уурган дээр орж ирээд уургаа бас алдажээ. За уурганы хувнаа шүүрсэн шууд нойлж байна. За өнгөрсөн жил ч гэсэн уургада шүүрэн дээр бас нойлчихсан. Энэ жил бас адилхан нойлж байна. Бэлтгэл сургууль бас базаахгүй байна гэсэн үг дээ. Энхотим Батцуур. За өнгөрсөн жил сумын аврагта 3 дугаар байр шалгарсан. За аймгийн бүстэй 2 дугаар байр шалгарсан гэдэг чинь уургада шүүрэн дээр 6 оноотой болоод явж байна. За бид бүхэн удаан шүрүүл харж байна да. Тэ шүргэн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Арай л дутж байна. За явган дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөн ганц мөрийг гаргаж өгсөн. Асал болсон гэ. Баасан дээр чин зэрэг халиу мөртөө явсан. За шүүр дээр дутсан уургын мөр нийлээ ханараад гараа авчлаа. Шууд нойлж байна. За асал болсонгүй дээ. Нэг л итгэл муутай хаялаа. Мен цайхны 10 жир хар мөртөө явсан. За сумын авто нэг удаа 3 дугаар байр шалгарч ирсэн. За шүүрээд уургын мөр ханарсан мөрний явдлаас уургаа шүүрэхтэй 3 оноотой болж байна. За өнгөрсөн жил гэсэн адилхан 3 оноотой болж байсан уургад шүүрэн дээрээ. За инхүү Дорногов аймгийн 70 жиргалан сумын. За сумын аврах шалгаруулах хатуучин тэмцээний сүүлийн хатуучин залуучууд гарч ирж байна. За Эрдэнэ нутгийн Дашням, Батбаатрын Дамдан базар, Гамболдын Бямдорж, сумын алдар туяач аймгийн аврах малчин Дэлгэр сайхны Энх төвшин, Батхүүгийн лав хүсүрэн нар гарч ирж байна. За өнөөдрийн сумын аврах шалгаруулах хатуучин тэмцээн 45-аас дээш насны залуучууд гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан. За Эрдэнэ нутгийн Дашням хонгор мөртөө явсан. Ташуураа шүүрж байгаа юм байна. Зааваргын мөрний явдаг сад уурган дээр тонгоотл жоохон зөрлөө. За мөртөө шүргэн дээр 4 мөрийг гаргаж өгсөн. Харин сартаа адууны сарын харлаа да. За бид бүхэн удаан шүрүүл гарч байна. За байран дээр нэргүүлээд 12 оноотой болсон. Явган шүргэн дээр нь олон мөрийг гаргаж өгсөн. Хаашаа ухраад шүргүүлсэн алдажээ. За Батбаатрын Дамдан базар. За шүүрээ шүүрээд уурган мөрийг уйдаа төдлөгсөн. Уурган мөрний явдлагч сад уурган дээр тонгоотл алдаж байна. За мөртөө шүргэн дээр нь 3 мөрийг гаргаж өгсөн. Сартаа адууг шүргүүлсэн уургаа алдаа тавиад дуучиж байна. Загамболтын Бямдорж ташуураа алдаж байгаа маань уургын мөр зог туссан. Зааваргын мөрөө дарбай төдлөгсөн уурган дээр орж ирээд бас тутжээ. За 2 мөр гаргаж өгсөн. Шүргүүлсэн. За арай жагл авах ийгээд уургаа алдаж байна. За элдвийн голоор нутагтай Дэлгэр сайхны Энх төвшин хул мөртөө явсан да. За сумын алдар туяач уургын мөр ханарж байна. За мөртөө шүргэн дээр нь 5 мөр гаргаж өгсөн. Хул азраг хошуултчлаа. За сүүлийн дамбарчин Батхүүгийн лав хүсрэн. За шүүрээ шүүрээд уургын мөрний явдал суларсан шүүртэйгээр уургаа шүүрэхтэй. Шүүрээ алдчих юм аа. Шүүрээ нөгөө гартаа сэлэхгүй. За ингээд тонгоохтой шүүрээ алдцсан. Шүүрэн дээр нойлчж байна. За мөртөө шүүрэн дээр нь аалаг мөр гарсан. Арай аль тутлаа да. За өнөөдрийн тэмцээн уралдаанд 45 наснаас дээш адуучин тэмцээн зохион байгуулсан. За 11 адууч оролцсон. За Жамсрангийн Батамгалан ганц мөрийг гаргаж өгсөн. Морьтой шүргэнэ шургуулсан ханаруулж ирээд уургаа алдаж байна. За явган дээр алдхал юм бол тэмцээн өндөрлөн бас л ганц адуу гаргаж өгсөн. Үг нь гоё хаях юм да.
За сумын авраг малчин Батболт алагмарыг шуруулахтаа алдаж байна. За нэгмэр гарсаа мэдрэмжээр шахаад явсан алдаж байна. За нэргүн бим цоодол 2 мөр гаргасан магнат алдчих юм аа. За явган дээр нь 3 мөр гаргаж өгч байгаа юм байна. Бас олсонгүй. Дэлгэр сайхны инх жаргал Займгийн авраг малчин Монголын үндэсний олон нийтийн харуудад телевизийн алтан хурганы эзэн ганц мөр гарсаа нарийн нэнтэн шургуулж байна. За 4 9 гэнэ авч байна. За инх сайхан Займг сумын авраг малчин за зөв талаасаа зөв сайхан л ургалж байна. За ер нь ахнаар буруу талаасаа ч гэсэн зөв хайж гарагдсан. За чирэгдээ гаравчиж байна. Батчирын Гамбат 2 мөр гарсан. Арай тулцсан да халдсан мөрийг шургуулж байна. За явган шургуун дээр алдаж болохгүй ганц мөр гарсаа урагшаа шахсан. За бас л тулчиж байна. Сумын алдар туяач сумын авраг малчин Эрдэнэ зөгтийн Чулуунбаяр. За буруу талаас зөв хаянда. За тэр ингэж л одоо нарийн энд нь шургуулж байна. За харин 45 наснаас дээшээгээ тэмцээн уралдаанд Чулуунбаяр төрүүлнэ л гэж хүмүүс яриад байсан. Сайн жадуучин байж тэ залуудаа бол за ингээ өнөөдөр Чулуунбаяр төрүүлж байгаа юм байна. Сайхан ургалж байна. За одоогоос 2 жилийн өмнө танилцж байлаа шүү дээ. Энтэй аймгийн Баян-Мөг суманд. За бомцог намжлын инх бимб заалдчлаа. За явган шургуун дээр нь ганц мөр гаргасан. Сөвдлээс аваргалсаа усал байран дээр нэргүүлээд дүүрэн 9 оноо авч байна. За ер нь гიშгэл өгсөнгүй. Зарван нармболт аймгийн авраг малчин сумын алдар туяач. За хүн аймгийн аврагад дуучин хүүхэндөө гэж. За өнөөдөр сумын аврагтаас төрүүлсэн хүүхэндөө авраг бол за явган журган дараа шургуулсан боловч уурган голоороо хуурчж байна. Өгн гангаа хийсэн алдаж байна. За бухын гал удрах сүүлийн дуучин ганц мөр гарсаа шургуулсан гушилтж байна. Арай тулчж байна. За 45-аас дээш насны ангилалд тэргүүн байранд сумын алдар туяач сумын авраг малчин Эрдэнэ зөгтийн Чулуунбаяр төрүүлж байна. 70 жирлэн сумын цэцэг дарга өнөөдрийн тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулж байгаа Осон гот үеийн баяр сайхан шагналыг гардуулж байна. Чулуунбаярыг өнөөдөр төрүүлнэ л гэжсэн тэгээд саад дуучин өнөөдөр төрүүлж байна. За 2 дугаар байранд Займг сумын авраг малчин инх сайхан 2 дугаар байр шалгарж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны гардан зохион байгуулж байгаа 70 жирлэн сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Эрдэнэгийн Сүхбаатар шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 3 дугаар байранд Бомцог намжлын инх бимб шалгарсан. За өнөөдөр 11 хүн өрсөлдөж аврагын тодорлоо. За дараа жил ингээд бас л сумын аврага зохион байгуулна. За энэхүү 2026 оны 70 жирлэн сумын авраг шалгаруулах адуучны тэмцээний 5 дугаар байранд Эрдэнэ хотын Дашнам шалгарж байна. За өнгөрсөн жил 2 дугаар байр шалгарсан 10 далайн төвшин төр тогтох 4 дугаар байр шалгарж байна. Осол сайн адуучийн өнгөрсөн жил аймгийн аврагт 6 дугаар байр шалгарсан. За 3 дугаар байранд Элдүүвагийн адуучин Жаргал сайхны Батбаяр шалгарж байна. За шагналыг 70 жирлэн сумын цэцэг дарга Осон гот үеийн баяр сайхан шагналыг гардуулж байна. За 43 адуучин залуучууд эд тав эдрийн жохоо сорин өрсөлдөж аврагаан тодрууллаа. 2 дугаар байранд Жаргал сайхны Сэрндэш шалгарсан шагналыг 2 жил дараалан сумын аврага амжилттай зохион байгуулж байгаа Эрдэнэгийн Сүхбаатар шагналыг гардуулж байна. За энэхүү 2026 оны 70 жирлэн сумын аврага адууч нар 2023 оны аймгийн аврага адуучин Наранболдын хүүхэндөө сумын аврагтаа 2 дахь удаа ингээд төрүүлж байна. Сумын аврагтаа 2 удаа төрүүлээд 1 удаа 2 дугаар байр шалгарч ирсэн 2023 онд Торногов аймгийн аврагтаа төрүүлж аймгийн аврага адуучин болсон. За өнөөдрийн тэмцээн уралдаан ямар нэгэн хилэн маргаангүй сайхан тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа. За өнөөдөр Торногов аймгийн 70 жирлэн сумын аврага сайхан боллоо. Тэмцээн уралдаан бас ямар нэгэн маргаан байхгүй. Адуучтай сайхан дэмжиж
2 жил ингээд сумын аврага ээж байна. Залуучууд нь ч гэсэн сайхан морь давчиж ирээ тэмцээн орлоо зохион байгууллаа. Өнөөдрийн тэмцээний талаар та сэтгэлээ хуваалцаач. Ямар хүмүүсээс дэмжиж ажиллав тийм ээ? За юуны өмнө бас өнөөдөр Алан жаргалсан малчтынхаа зөвлөгөөнийг хийгээд энэ зөвлөгөөнийг бас бид бас шин төвшөнд илүү одоо онцгой илүү түрүү жилийнхээс онцлогтой ихийг зорилоо. Тэгээ ер нь бол энэ адуучин тэмцээний тал дээр бол энэ залуучууд энэ хөдөөний сайхан талдаа адуутайгаа малтай байгаа залуучууд ер нь одоо энэ адуу гэдэг амтнаар л одоо тий цэнгэл хийж жаргал хийж одоо энэ жаврыг ажирахгүй энэ сайханд одоо ингэж штт. Энэ залуучуудыг урам зоригтой байлгах нөгөө төгөөрөө адуу дагнасан одоо сайхан соёлыг хадгалжуулдах энийг бол баалах залуучуудыг бэлтгэх ийм л зорилготой яваа хүндээ. Тэгээд яг манай сум орон нутгийн хувьд бол бас аж ахуй нэгжүүд уулуурхайн аж ахуй нэгжүүд бас олонтой. Тэрнийхээ хүчинд бас Ундрмууд хөдөр гэдэг компани бас манайх нэг дэмжиж энэ залуучуудын чинь тэмцээнийг одоо ивент итгээд өгөө гэдэг байдлаар тэгээд сум орон нутгаас бас тал тохыг нь гаргаад тэгээд зохион байгуулалтын нэг ер нь нодлонгийн тэмцээнээр бид нар адуучдын холбоог байгуулад авсан. Хүүхэн дүүгээрээ ахлуулад. Тэгээд тэрний хүчинд бол одоо энэ жил зохион байгуулахад бид нарт бол амар байхгүй шагнал мөнгөө тэндээс гаргах чинь залуучууд өөрсдөө зохион байгуулалтанд ороод хүрээд ирж байна. Тэгээд бас энэ хурдны сайхан адуучин ах нарынхаа бас сур эвэсийг хараад нэг иймэрхүү ингээд эрх холбоотой дамжих холбоотой ийм сайхан юм болж байна. Тэгээд өнөөдөр бас танай телевиз танай хамт олон бас ирж сайхан зохион байгуулж өглөө. Та хэд маань бас нэлээ одоо бас нэлээ холбоо чамбарц хүмүүс байд юм ба шүү дээ. Тийм учраас та бүхэнд бас маш их баярлалаа. Тийм байна. За баярлалаа. Тэгээд морьтны өв соёлыг мэдээж сэтгэлтэй хүмүүс л дэмжиж хийдэг. Яг харахгүй 8000 жилийн дээр тэгээс Төв Азийн өндөрлөгт энэ адуу гихдэг амтныг монголчууд гашуулсан. Монголчуудыг сэрэг мандах, балан дурах бүхэл цаг үед энэ Монгол одоо эзэнтэйгээ байсан. Тэгээ буцаагаад одоо энэ сайхан өв соёлыг сэргээхэд 330 сумын нэг сум сайхан ингээд ойлгож хийж гадаас уяртай байна. Тэгээд та нарынхаа цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Та бүхэн минь их эзэн Чингис хааны их адуун сүрэг ивэх халтгаа. За баярлалаа. Та бүхний ажлыг ч бас энэ адуун сүргийн босоо цагаан хямар одоо ивэж өнөд байх болтугай. Мөн бас Монгол орныхоо бусад сум одоо хөдөөний сайхан эгэл баг залуучууд одоо адуутайгаа байж тийм ээ энэ соёл үрийн үрд одоо дамжин байх болтугай гэж ирээ да. Баярлалаа. За сумынхаа авраг шидрууд адуучин тэмцээн 2023 онд аймгийн аврагтаа төрүүлжсэн Наранболдын хүүхэндүү авраг адуучин төрүүлж байна. За баяр хүргэе. За баярлалаа. Сумын шоор болтоос баяртай байна уу. За сумын аврагтаа төрүүлээд аймгийн аврагтаа төрүүлээд өнгөрсөн жил өнчч гэсэн аймгийн аврагтаа оролцох. Одоо энэ жилээс аймгийн аврагтаа оролцох нь оролцсноо. Аймгийн бүстэй 22 онд аймгийн бүстэй 2-т орж ирсэн. Тэгээд ойр зургийн олон тэмцээн бас байр эзэлж сумбаа нэг төрүүлсэн нэг 2-т орсон. Өнөөдөр бас ахаа төрүүлсэндээ баяртай байна. Өөрөө ч ярьж ийсэн өнгөрсөн жил сумын аймгийн аврагтаа оролцоог юм шудраг байх хэвээр би ирэхээ авч чадаагүй. Тэгээд одоо энэ жил ингээд орох нэ гэж яасан. Энэ жил одоо дахиж орж одоо бас дахиад төрүүлэхийн төлөө явна да. Тэгэндээ одоо тэгээд аймагтаа очиад ахаал төрүүлээд дахиад улсын аврагтаа орохын төлөө л явна. Би ч одоо нодлон бол ирэхээ авч чадаагүй. Эхний 5 байрт орсон 5 адуучнаа явуулсан. Юм шудраг байгаа юм дээр тэгээд. Жил хүсэн хүлээж байгаа өнөөдөр сумын аврагт сайхан оролцлоо баяртай. Тэгэлгүй яг би тэр нүүдэлчин бистал өөрөө нэг ямар ч ихний дээгүүр орох байсан. Явган дээр алдчихдаг тий. Тэрэн дээр хэр тарс нэг эсвэл нэг асууя гэж бодож ирсэн. Тэр нь яг юун дээрээс болоод алдсан бо. Яг л эргүүлж идэл алдсан шүү дээ. Тэр нэг жоохон нүх ороод ирсэн. Хөл нүхэж шаагаад тэгэл алдчихсан. Тэгээс яг арагшаа сууж итэл яг хөл зоогдвол урагшаа очиж идэх. Тэр би яг тэн дээр чи өөрөө чинь за ямар ч нэг 2 уу 3 юу нэгүүл гэж бодож ирсэн тэгэл алдчихсан. Тэгэл болохгүй л идэв. Үнэхээр сэтгэлтэй хүмүүс байдаг юм наа сумын удирдлагууд бол. За сум орон нутгийн удирдлагын сумын засаг дарга Осонготын баяр сайхаах сумын иргэдийн төлөөлөлтөй хурлын дарга Эрдэнэ Сүхбаатар болон засаг даргын дамгын газрын хамт олон мөн Монголын адуучтай холбооны дөрвөн мөнхөр дөрвөнтэй бас эр зохион байгуулж өгсөн ч одоо баярсан талхшны илэрхийлье. Бид нар одоо өнөөдөр бол тэгээд оролцсон адуучтаа бас бүгдэнд нь баярлалаа. Бүгд сайхан шурах мордуудаа авчираад оролцлоо. Бас нэг 30 гаруй 40 шахуу морд өнөөдөр оролцлоо. Морд харгуу сайхан гарч байна. Бас ингээд олон хүний тусламж дэмжээр сайхан тэмцээн зохион байгуулагдаад өндөрлөө та. За баярлалаа. Тэгээд дараагийн төвцөө оролдоод амжилтсаа. За баярлалаа. За өнөөдөр Дармагай аймгийн 70 жиргал сумынх маань сумын аврага үлгэр жишээ сайхан зохион байгууллаа. За өнөөдрийн тэмцээн оролдоо үнэхээр сайхан боллоо. Монгол орон даяар одоос та бүгдээс харж байгаа адуучсаас ямар нэг хураамж авахгүй сумын төв дээр сайхан зохион байгууллаа. За тэглээ сайхан болж өндөрлөлөө 40 гаруй одоо адуучд маань одоо 90 жоо эдрийн хавыг гайхуулж бас сайхан өрсөлдлөө сайхан зохион байгуулалтаа боллоо. За мөн энэ одоо 26 оны
адуучин тэмцээн бас онцлог гэвэл бас 47-оос дээш насны адуучдынхаа бас авраг шалгаруулах тэмцээнийг хийлээ. Бас Ахмад адуучид маань бас сайхан торчлог үзүүл сайхан уургалж байна, шургуулж байна. Тэгээд одоо сайхан боллоо. Та бүхэнд бас хүрэлцээнд баярлалаа гэдгийг давхар хэлье. Өнгөрсөн жил бас залуучууд манаас ирээл сайхан болсон гэсэн. Өнөөдөр ч гэсэн залуучууд маань сайхан сэтгэл дүүрэн буцаж байна. Тэгээд ямар нэгэн маргаан байхгүй. Тэгээд дээрээс нь бас нөгөө адуучдыг ингээд сумын төв дээр олон хүмүүсийг үзэх боломжоор хангана гэдэг чинь бас сайхан л да. Тий. Түрүү жил бас сайхан болсон. Энэ жил бас хүмүүс маань өргөн сайхан ирлээ. Сумын төв дээр бас цохино гэдэг бол бид бүхэн бас юу бол та одоо нэг малтын зөвлөгөөнтэйг бас давхцуулж энэ одоо адууны өв соёлыг бас одоо төмөндөө төгөн дэлгэрүүлэх энэ өв соёлоо тээж байгаа залуучуудыг бас олонд одоо харуулах, таниулах гэсэн ийм зорилготой хийж байгаа. Тэгээд одоо нийт одоо оролцсон адуучин залуучуудаас амжилт төсөж цаашдынх нь амьдралд нь нэрвүүлэхийг хүсье. За баярлалаа. Та нар ч гэсэн сайхан байна. Бас морьны өв соёлыг бас дэмжиж ингэж сайхан сумын яварга хийж байгаа бас та баярлалаа. Тэгээд тааныхаа ажил амьдралд нь сайн бүхнийг хүсээрэй. За баярлалаа. За намайг Дорногойгийн 70 жаргал сумын адуучин Жаргал сайхны Цэрэндэш гэдэг. Өнөөдөр бас онцгой байлаа шүү дээ. Өглөө сахгуулаад, ташуур ургаа шүүрхээ сахгуулаад сайн байлаа шүү дээ. Сайхан улсын адуучд холбооны тэргүүн шинжсэн юм тэгэл болж л байна да. Би одоо өөрөө ч бас нээшт явах болов гэж бодож байсан. Тэгэл яа харахгүй хоёр тарлаа да. Тийм нодлон би 4 5 6-гийн оноо тэмцээ тэгээд барин сасагдсан. Энэ жил тэрийг нэг батллаа да. Адуучин хүн ингээд өглөө нар адуундаа дахиж явах сайхан. Тэр нэг мэдрэмжийг бидэртэй хаваалцвал. Тий би энэ өглөө нар гараагүй хөлтөл мордоо барайл тэгээд наашаа тавцсан да. Бас нэг ярих юмор сэргэмэр ш тавс адууны заагуур дахиж явж дээ. Өөрөө ч адуучин хүн ямар байгаасаа гэж хүсдэг бай. Адуучин нэг уургантай хөвтэй мориндоо ирэмгийлээ байл тэгээд болно доо. Баярлалаа. Тэгээд дараа дараагийн тэмцээн оролдоод амжилт хүсье. За баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын өмдөр амжилт. За ингээд мөр жилдээ 70 жаргал шуумчууд сумынхан минь сар шиндээ сайхан шинэлцгээрээ. Дорногойгийн 70 жаргал сумын залуу адуучин Жаргал сайхнаа бас хэрэгдэг залуу байна. За өнөөдөр юун дээр анхаарч оролцоо. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ олцооч. Өнөөдөр сайхан тэмцээн боллоо. Юу жигтгэл оролцсон гэсэн бодолтой ирсэн дээ. Тэгээ сайхан оролцсон гуравт орсонтой баяртай байна. Сайхан морьдоо адууч өөртөө авчирж байна, тийм ээ? Уургалах морьдоо да. Тэгсээ би өнөөдөр 4 морьтой унаад ирсэ. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний болон гадаад кино үзмэр Батбокс. Боксо нет. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.